За сайн байцгаана уу? Та бүгдийн өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр миний хувьд програмчлалын суурь хичээлүүдийг орж эхэлж байгаа. Тэгээд тэр хичээлийнхаа хүрээнд өнөөдрийн сэдв бол хувьсгч гэдэг нэртэй сэдв байна. За тэгэхээр хувьсгч гэдэг нь юу юм бэ гэж нэрнийх нь утгаас л авч үзэхэд хувьсгч гэдэг бол хувьсан өөрчлөгдөж байгаа тийм зүйл байх нь. За эхлээд хамгийн түрүүнд энэ жишээг авъя. Мэдээж анх C програмчлал юм уу C++ ямар нэгэн програмыг хийж мэдэхгүй байгаа хүүхдүүдийн хувьд энэ бол бүр огт одоо ойлгохдохгүй зүйл байж магадгүй. За эхний хоёр мөрд нь байгаа зүйл нь юу вэ гэхээр за энийг бол бид нэр сүрд үзнэ. Энэ бол library буюу ямар нэгэн сан байгаа. Энэ санг ашиглаж бид нэр олон зүйлийг хийж болдог ба өөр зөндөө сан байдаг. За using namespace std гэдэг энэ зүйл нь юу юм бэ гэвэл бид нэр илүү 5 дахьтаагаар код бичих боломжийг биднэрт олгож өгдөг. std гэдэг одоо стандарт функшноос стандарт сангаас биднэрт одоо тэр бүх функцийг өгж гинэ гэсэн тийм утгатай байх нь. За тэгээ бид нар main function буюу хамгийн үндсэн function дээр кодо бичдэг байх нь. За тэгэхээр өнөөдрийн бидний сэдв бол энд байгаа энэ A гэдэг хувьсгч 1 гэдэг утгатай, B гэдэг хувьсгч 2 гэдэг утгатай, сам бол AB-гийн нийлбэр тэгээ самыг хэвснэ гэсэн энэ зүйлийг хэдүүлээ сурах нь байна. Энэ ямар утгатай юм бэ? За тэгэхээр хэдүүлээ энэ хувьсгч гэдэг айгүй сүртэй үгийг хэдүүлээ толгооноос авчи. Яг өмнөх хичээл дээр үзсэнчсэн компьютер гэдэг бол бидний найз. Тийм учраас хэдүүлээ найзаа бодох хэрэгтэй. За бидний найз байна. Тэгээ бид нэр програм гэдэг нь юу гэсэ? Програм гэдэг бол хоосны жортой адилхан зүгээр тийм заавар тий одоо үйлдлийн дарааллыг биднэрт хийж өгöd байгаа тэр зүйл. За тэгэхээр хэдүүлээ манай найз эхнээс нь ихсээд код уншсаа. Тэгсэн чинь include iostream гэж юм. За тийм учраас орлох ардын юг авч байгаа юм байна. Өнөө санг авч байгаа юм байна. Тэнгүү using namespace std гэдэг нь өмнө ярьсан стандарт юг авч байгаа юм байна гэд манай найз дээрээс нь доош ихсээд уншиж байгаа байхгүй. Тэгсэн чинь юу ороод ирсэн гэхээр хамгийн доор тэр main function дотор нь A, B гэдэг хоёр хувьсгч ороод ирсэн. За тэгэхээр хэдүүлээ хувьсгчийг юугаар зүүрж болох юм бэ гэвэл би бол эсвэл саваар зүүрсэх дуртай. За сав нь юу вэ гэхээр ганцхан зүйлийг агуулж боломжтой сав. Дотроо ганцхан зүйлийг л агуулж боломжтой. За тэр зүйлс нь за хэдүүлээ ганцхан зүйлийг агуулж боломжтой юм чи энэ савыгаа хэдүүлээ юу гэд нэрвэхгүй юу ч нэрвэж болно шүү дээ тий. Гэтэ энэ савын дотор байгаа зүйлийг тайлбарлах зүйл байх хэрэгтэй. За энэ дээр хэдүүлээ A гэдэг нэрийг өгчий. За нөгөөх дээр нь хэдүүлээ B гэдэг нэрийг өгчий. Энэ хоёрт нь ганцхан ширхэг зүйл орно. Ганцаас илүү хэтэрсэн зүйл бол орж чадахгүй. За бидний хувьд бол юу байна гэхээр А нь бол 1 гэдэг утгатай юм байна. Тэгэхээр А гэдэг нэртэй савн дотор 1 гэдэг утга агуулгдж байгаа юм байна гэд хэдүүлээ ойлгочих болох нь. За мөн Б гэдэг савн дотор 2 гэдэг утга агуулгдж байгаа юм байна гэд хэдүүлээ ойлгочих болох нь шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө бол савны гадна талд байгаа тэр гарчиг тэр савн дотор байгаа зүйлийг тайлбарлаж байгаа тэр нэр нь савны нэр нь бол хувьсгчийн нэр байх нь шүү дээ. A юм уу B те. Тэнгүүд савн дотор байгаа зүйл байгаа шүү дээ те. Тэр сав дотор байгаа зүйл тэр нь бидний хувьд утга болж ирэх нь байна. Тэгэхээр A гэдэг юу дотор 1 гэдэг утга байгаа, B гэдэг сав дотор 2 гэдэг утга байгаа. За тэрийг дараа нь бид нэр sum гэдэг дахиад нэг өөр савыг хэдүүлээ гаргаад ирж байна те. За савын нэр нь юу вэ гэхээр sum. За тэгэхээр тэр сам дотор ямар утгыг хэдүүлээ хадгалаад байна гэхээр A, B гэдэг хайрцаг дотор байгаа утгыг хадгална гэж байна тийм. Энэ хоёрын нийлбэрийг нь хэдүүлээ хадгална гэж байна. Тэгэхээр A дээр нэмэх нь B гэдэг нь A дотор байгаа энэ сав дотор байгаа энэ утгыг B дотор байгаа энэ утгатай хооронд нэмээд тэгэхээр үндсэндээ 1 дээр нэмэх нь 2 тэнцүү 3 гэдэг утгыг хэдүүлээ гаргах нь байна тийм. За тэгэхээр хувьсгч гэдэг бол ердөө л юм. Бид нэр дотроо сав гэж төсөөлж болох нь. Тэгэхээр манай найз компьютер бол юу вэ гэхээр өөрөө дотроо энэ int A гэдэг юу яасан юм чи. За int гэдэг үгийг нь дараа чичээр дээр би тайлбарлаж өгнө. За тэгэхээр int A гэдэг ингэсэн юм байна шүү дээ. Тэгвэл эн чи би одоо сав хийх хэрэгтэй юм байна гэж сав хийж байгаа байхгүй. Савн дотор A-ийн тэнцүү 1 гэж байгаа учраас тэр савн дотор 1 гэдэг утгыг хийх хэрэгтэй юм байна гэд манай найз тий хийчихэж байгаа байхгүй юу.
За тэгэхээр ерөнхийдөө бас хувьсгч гэдэг нь бас ийм утгатай зүйл байна. За дараагийн хэдүүсийн жишээ рүү оръё. За дараагийн жишээн дээр хэдүүсээ хараад үзэхэд бид нэр A гэдэг за манай найз бас уншаад дээрээс доош хүртэл уншаад явж байгаа. Нэг мөрөөр нь. За тэгвэл бид нэр main function буюу үндсэн function дотроо хэдүүсээ A гэдэг савыг бүтээсэн. A гэдэг сав дотор ямар нэг утга байхгүй нэ, тэ. Яг тэр өмнө A тэнцүү 1 гэж хэлсэн бол одоо энэ удаа A гэдэг сав дотор ямар нэг утга байхгүй. Харин B гэдэг сав дотор нэг утга байна. B гэдэг сав дотор нэг утга байна. За тэр нь бол 2 гэдэг утгыг агуулсан байна, тэ. B гэдэг нэртэй энэ сав бол. За тэгэнгүүт хэдүүсээ яаж яах нэхэр сам дээр сам гэдэг хэдүүс нь юу байгаа? Нэг сав байгаа. За тэр нь яаж яах нэхэр A дээр нэмэх нь B гинэ. Тэгсэн чи A-гээ задлаад үтсэн чинь дотор нь ямар нэг утга байсангүй шүү дээ. Тэгэхээр энэ яах вэ гэхээр сам бол дурын утгыг аавна. Ямар нэгэн тэр компьютерийн цаанаас өгж байгаа утгыг авчнаа гэж ойлгож болох нь. Тэгэхээр хэдүүлэн нь хүсэж байгаа хариуус гарч чадахгүй. Тэгэхээр хэрвээ ямар нэгэн хувьсгч тэр үйлдэл хийх гэж байгаас хувьсгч өөрөө утгатай байх хэрэгтэй байна. За энийг хэдүүлээ анхаарах хэрэгтэй шүү. За тэгээд хэдүүлээ дараагийн жишээг авъя. За дараагийн жишээн дээр бол хэдүүлээ хоёр хувьсгч байна, тийм ээ? A гэдэг сав байна. Int A гэдгээс хэдүүлээ энэ савтай байгаагаа мэдчихлээ. Дараа нь 1 байна, тийм ээ? За тэгэнгүүт дараа нь B гэдэг сав байна. 1 байна. 2 байна. За миний хаалтаа 2 байна. За тэгэхээр яаж нэхэр хэдүүлээ шууд C out гэдэг нь бид нар шууд компьютер дээр хэвсэж гаргах буюу нөгөө нэг output те тэрийг гаргаж ирэх зүйл байна. C out гэдэг нь. За тэгэхээр A B хоёрын нийлбэр гинэ. Тэгэхээр A-г онгоосгож үзээд байгаа утга нь 1, B-г онгоосгож үзээд байгаа утга нь 2. Энэ хоёрыг хооронд нэмэхээр 3 гэдэг утгыг бид нар компьютер хэвэж гаргаж ирэх нь байна шүү дээ, те. За тэгэхээр ерөнхийдөө бол хувьсгч гэдэг зүйлийг бид нэр яагаад ашигладаг юм бэ гэвэл хувьсгч бол бид нар утга хадгалахад хэрэгтэй мөн юунд хэрэгтэй вэ гэвэл дахин ашиглахад хэрэгтэй байх нь шүү дээ. Тэгэхээр бид нар энэ sub бэжж ямар нэгэн утгыг хадгалсан, sub бэжж ямар нэгэн утгыг шинжилсэн, ямар нэгэн утга болон ямар нэгэн бидний хүсэж байгаа тэр хариу гаргаж өгөхөд биднэрт бол энэ sub бол хэрэгтэй байх нь байна. Яагаад гэвэл компьютерт ямар нэгэн энэ sub буюу энэ санах ой байгаагүйсэн бол хаа нэг газар бид нар хүрч чадахгүй газар хадгалчих болно шүү дээ, тийм. Тийм учраас хэдүүлээ save дотор энэ 1 гэдэг утгыг хадгалаад 1 гэдэг утга энд байгаа шүү дээ. Энэ дээр хэдүүлээ үйлдэл хийж болно гэдгийг хэдүүлээ мэдэх нь байна. За тэгэхээр ерөнхийдөө бол одоохондоо яг тийм hard coding буюу одоо яг код бичих хэдүүлээ юу руугаа ороогүй байгаа. Хамгийн гол нь ихтэй үндсэн мэдээлэл авах хэрэгтэй. За тийм өнөөдрийн бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дараарай. Дараагийн хичээлдээ хамт байна гэж найдаж байна. Баярлалаа.